Акихабара буюу цахилгаан хот. Эсвэл зарим хүний хэлдгээр Отакугийн деважин. Отаку буюу сонирхол хоббидо улаан дурлагч. Өмнө нь технологи цахилгаан барааны голдуу гэдгээр алдартай байсан энэ газар өнөөдөр аниме манга сонирхогчдын дэлхийн хэмжээний аялын цэг тулгуурдаг болжээ. Хэрэв та нэм гарагт энэ дэрвэл явган зорчигчдын деважин Хокошо Тинкоку гэдэг алдарт арга хэмжээг үзэх боломжтой. Энэ үеэр төв замуудыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс бүрэн хаадаг тул хүмүүс чөлөөтэй алхаж дуртай анимегийн цуглуулгын дүрсүүдийг худалдан авч замын гол зогсоод зураг авах боломж бүрддэг. Энэ зураг авах нь алдарт Шибуягийн уулзуур дээр зураг авахаас хамаагүй амархан бас тайван байдаг юм. Гэвч явган зорчигчид үргэлж ийм давуу эрх эдэлж байсангүй. 35 жилийн турш тасралт хүргэлжилсэн энэ 7 хоног тутмын уламжлалт арга хэмжээ ганцхан хүний балмад үйлдэлээс болж 2 жилийн турш бүрэн зогсоход хүрч байлаа. Тэр хүн бол Томохиро Като. Гэвч ийм авьяастай гэрэлт ирээдүйг хүлээж байсан залуу яагаад Токиогийн түүхэн дэх хамгийн аимшигт цус урсгасан гэмт хэргийн нэгийг үйлдэх болов? Энэ бол Акихабарагийн аллага. Өнөөдөр бид 2008 оны 6 сарын 8-ны өдөр болсон Акихабарагийн цус таллахын талаар хүрнэх болно. Хэрэв та ухаанлыгаа харвал энэ аимшигт хэрэг явдлын ой удахгүй дохиох гэж байгааг анзаарах байх. Томохиро Като бол жирийн нэг хэрцгий гэмт хэрэгтэн биш байв. Бид эхлээд түүний хүүхэд насыг судалж ирээдүйдээ цовоо жаал хүү хэрхэн дотроосоо эвдэрч мангас болон хувирсныг харах болно. Томохиро Като Аомори мужид эцэг эх болон дүүгийн хамт төрж өсжээ. Сургуульдаа тэрээр үнэхээр нэр хүндтэй өвлгөр жишээ хүүхэд байв. Ангийнхаа шилдэг сурагч гүйлтийн гарамгай тамирчин. Сургуулийнхаа теннисний клубын ерөнхийлөгч. Түүний хамгийн том мөрөөдөл нь том болоод Toyota компанид автомашины дизайнер, инженер болох явдал байлаа. Тэр бас жинхэнэ Отаку байсан юм. Төгсөлтийн цомог дээрээ Tales of Destiny, Gran Turismo зэрэг видео тоглоомуудад хэрхэн дуртайгаа бичиж үлдээсэн байдаг. Като мөн өөрийн зан чанарыг этгээд гажууд хэмээн тодорхойлсон ч бий. Тухайн үед Отаку хүмүүст нийгэм даяараа тодорхой хэмжээний сөрөг хандлагатай байсан бөгөөд үүнд өмнөх үеийн цуутай Отаку алуурчдын хэрэгүүд ч нөлөөлсөн байх. Гэвч тэр үеийн Томохиро Като бол жирийн л нэг амьдралтай гэрэлт ирээдүүлэлт хүмүүлсэн Отаку залуу байсан бөгөөд эцэг ихэнч хүүгээ ирээдүйд юу бүтээхийг тэсэн ядан хүлээдэг байлаа. Гэвч энэ бүхэн ахлах сургуульд орсноор орвонгороо эргэсэн юм. Като Японы хамгийн нэр хүндтэй элит сургуулиудын нэг болох Аомори ахлах сургуульд элсэн орлоо. Сонирхолтой нь энэ түүний ээжийн төгссөн сургууль байв. Гэвч энд ирээд Като ангийнхандаа огт нэр хүндгүй ганцаардмал нэгэн болж хувирав. Сурлагын өрсөлдөөн улам ширүүсч түүнд ирэх дарамт ч хязгаараа давлаа. Түүний эцэг их ялангуяа ээж нь Като болон түүний дүүд сурлагаар амжилт гаргах асар их хэрцгий гэмээр шахалтыг үзүүлдэг байжээ. Дүүгийнхэн дурснаар эцэг их нь Катог багш нарт төгс харагдуулахын тулд гэрийн даалгаврыг нь дахин хийлгэж тамалдаг байсан гэн. Хэрв муу дун авбал шалан дээр асгарсан унсан хоолыг түлхэн идүүлэх, өвлийн хүүдэнд нэмгэн хувцастай гадаа зогсоох зэрэг хатуу шийтгэл оноодог байв. Като өөрөө ч арифметикийн хичээлдээ үлдэрснийхээ төлөө ус дүүргсэн байнлууд түлхүүлж живг шахдаг байснаа дурссан байдаг. Дүүгийнх нь ярьсантай яг адил ээж нь шалан дээр асгарсан будааг түлгэж уйлуулан байж идүүлдэг байжээ. Тэрээр өөрт байх бүх ил хүч чадлаа дайжлан хичээсэн ч сурлагын амжилт нь эрс уруудаж эхлэв. Нэгэн цагт ангийнхаа тэргүүний сурагч явсан тэрээр 360 сурагчтай ангиас 300 луу ухарлаа. Тэр сурлагаараа ч хичээлээс гадуурх үйл ажиллагаагаараа ч бусдаас онцгорч чадгаа болов. Тэр зүгээр л хэний ч анзаарамгүй энгийн нэгэн дундад сурагч болон хувирсан юм. Тэрээр докторгүй төр ажлын байртай байсан учраас хоримтлагдсан үр төлбөрөө яаж төлөх вэ гэдэгт байнга шаналж ирээдүгээс үхтлээ айдаг байв. Ажил дээрээ ч хинтээ ч хил амаа ололцож найз нөхөд олж чадсангүй. Харин бодит ертөнцөөс зугтаж интернет хуудас руу орохдоо өөрийгөө харьцангуй тайван чөлөөтэйгээр мэдэрдэг байлаа. Нэг удаа тэрээр захим сүлжээний танилуудаа амиа орлох талаар нухацтай бодож байгаагаа имэйл бичжээ. Үүнийг олж мэдсэн эцэг их нь шууд ажилласаа гарч гэртээ ирэхийг шаардсан байна. Хэсэг хугацаанд гэртээ байхдаа тэр ахлах сургуулийнхаа хэд хэдэн хуучин найзуудтайгаа эргэн холбогдож чадсан ч энэ харилцаа нь удаан үргэлжилсэнгүй. Удалгүй замхрав. Ингээд л тэр дахиад интернет ертөнцлүүгээ бүрэн өсөн шингэчв. Тэнд л ганцаараа биш хинэгэн өөрийг нь анзаарч оршин байгааг нь мэдэрч байгаа мэд дулаан мэдрэмж төрдөг байжээ.
Гэвч гэр бүлийнх нь өөрөөс нь бүрэн нүгэр буруулж орхисон гэдгийг ухаарсныхаа дараа тэрээр үнэн голоосоо цөхөрч 2006 онд машинаараа хан мөргөн амиа орлохыг оролджээ. Хэдийгээр энэ орлого бүтлгүйсэн ч тэр цагаас хойш интернетийг зүгээр нэг цаг нөхцөх газар биш, доторх хамаг бухимдал сэтгэл готрлаа гадагшлуулах цорын ганц сувг болгон ашиглаж эхэлсэн юм. Онлайн орчин катагийн хувьд амьд үлдэх сүүлчийн найдвар цор ганц тайвшрал нь байлаа. Тэрээр гар утсандаа бүрэн донтож улмаар Extreme Exchange Revised хэмээх харанхуй вебийн нууцлаг форумд хамаг уур хилэн хорслоо цацаж эхлэв. Энэхүү сайт нь гинт хэрэг хамтран үлдэх хамсаатан хайсан этгээдүүд бүлгэрээ амиа орлохыг хүсэгчид болон хууль бус хар тамхины наймаачдын үр уурхай болсон газар байжээ. Харин катагийн хувьд энэ харанхуй орон зай ердөө л өөрийг нь ойлгох, найз нөхөд хайх сүүлчийн зогсоол байсан юм. Та бүхний таамаглан байгаачлан тэрхүү хууль бус сайт аль хэдийн хаагдаж, архивын хөлбөрүүд нь ч бүрэн устсан. Гэсэн сайтыг бүр мөсөн хаахаас өмнө катагийн бичсэн хэдэн мянган нийтлэл, зурвсын түүх, түүхийн гэрч болон гайхалтайгаар хадгалагдаж үлджээ. Мөрдөн байцаагч түүний бичвэрээр дүүрсэн захим самбарыг илрүүлсэн бөгөөд тэнд хамгийн олон давтагдсан 3 үг байсан. Ганцаараа найз бүсгүй найз. Энэ форумд хэрж ихдээ түүний туйлын ганцаардал, амьдралын шаналл, дотоод сэтгэлийн гүн зовлон өгүүлж байв. Тэрээр амьдралдаа хизээж найз бүсгүйтэй болж үзээгүй. Гэр бүлийн ямар ч дэмжлэггүй найз гэж дуудах ганц ч хүнгүй хоцорсон тухайгаа ингэж бичиж байжээ. Миний гар утасны товчлуурын дарга чимээ хүйтэн өрөөнд хоосон цорайтна. Хэрв надад ганц ч болтугай найз бүсгүй байсан бол би ингэж зовж амьдрахгүй байсан юм. Надад хань болох хүн байхгүй учраас миний амьдрал сүрсэн. Би хогноос ч дор амтан. Ядчил хогийг чинь дахин боловсруулад ашигладаг шүү дээ. Мэдээж хэрэг энэ бол интернет. Тэр дундаа ямар ч цензургүй хар бараан веб учраас тентхийн хэрэглэгчид түүнийг өрөвтгийн оронд харин ч догтлон давхархаж, дээрлэхэж, сэтгэлийн шархлуун давс цацаж байлаа. Гэсэн ч нийгэмтэй ямар нэгэн байдлаар холбоотой үлдэх гэсэн цөхрөлтгүй оролдлогоо хөтлөгдөн өөрт нь өчүүхэнч дулаан сэтгэл харуулаагүй тэрхүү хар бараан веб ертөнцийн хамаг цаг хугацаагаа зориулсаар байв. Дараа нь хийгдсэн мөрдөн шалгалтын явцад тус форум дээр кататой идэвхтэй харилцаж байсан хэрэглэгчтэй нэг нь албан ёсоор ярилцлага өгөхийг зөвшөөрсөн байдаг. Томохиро катагийн хувьд ээлжид нэгэн энгийн өдөр эхлэв. Тэрээр ажилдаа иртэл түүний өмсөх ёстой дүрмд хувцсан байсангүй. Хамт ажиллагчид нь түүнийг харан инээлдэхэд като туйлаас бухимдаж тэднийг хувцсыг нь санаатаагаар нуусан хэмээн буруутгажээ. Ингээд ажилгүй болж бүр мөсөн халагдхаас айсандаа урандаа багтран шууд ажлаа орхин тэр чигтээ гэрлүүгээ харжээ. Тэрээр дахин ажилдаа очсонгүй. Хожим нь хамт ажиллагчид болон компани удирдлагууд нь энэ явдлаас болж түүнийг ажлаас салах тухай ямар ч яриа болоогүй. Зүгээр л үл ойлголцол байсан гэж мэдүүлсэн байдаг. Гэсэн ч тэд энэхүү хувцас алга болсон явдал Томохиро Катагийн төвчээрийг барах сүүлчийн оч болсон байж магадгүй гэж үздэг. Энэ жижигхэн маргаан удахгүй болох аимшигт гэмтэргийн гол өдөөгч болсон уу? Харин Като өөрөө үнийг эрс үгүйсгдэг юм. Ямар ч тач түүний амьдрал тохиолдсон бүхий л бүтлгүйтэл гадуурхал, сэтгэлийн шархан, олон хүний амьдралыг оромгоор нь сүрүүлэх тэр нэгэн харанхуй өдөр лөө айжмаар хөтлсөөр байлаа. Эцэст нь Томохиро Катагийн дотоод ертөнц бүр мөсөн нуран онов. Тэрээр өөрийг нь сонсох цорын ганц газар гэж итгэдэг байсан онлайн форумдаа сүүлчийн удаа нэвтэрч өөрийн хийх гэж буй аимшигт үйлдэлээ олон нийтэд бичсэн юм. Тэрээр би ямар ч найдваргүй хүн. Миний одоо хийхийг хүсэж байгаа ганц зүйл бол хүн алах. Шар сонин телевизийн нэвтрүүлгүүдийн халуун сэдэв болж бүх анхаарлыг өөртөө татах нь миний туйлын мөрөөдөл. Голын ирэг дээр аз жаргалтай алхаж байгаа хосыг хараад тэднийг голын урсгал аваад явчихаасаа гэж хорсдог байлаа. Би багасаа л эцэгийнхээ өмнө сайн хүүхдийн дүр эсэхээс өөр аргагүй амьдарсан. Хүмүүсийг хурж баг зүүхтэй дэндүү дасчгаж. Хэрв надад ганцхан найз бүсгүй байсан бол би ажилласаа гарахгүй, гар утсанд ч ингэж донтохгүй байсан юм. Ирээдүйдээ найдвар тээж яваа хүмүүс миний мэдэрч байгаа энэ там шиг зовлон хизээж ойлгохгүй. Надад ганц ч найз байхгүй, цаашид ч байхгүй. Би царай муутай арчаагүй болохоор хүмүүс намайг үргэлж үл тоомсорладаг. Токиогийн сэтгцэн эрүүл мэндийн академийн захирал доктор Саяр Мотогийн дүгнэснээр халдлага болохоос өмнөх Катагийн эдгээр тасралтгүй бичвэрүүд нь үнэн дээр нийгмээс тусламж ирэн цөхрөнгөө барж байсан, тусламж хүссэн эцсийн агшгаран байсан байж магадгүй аж. Түүний бодлоор Като дотроо хий нэгэн энэ бичвэрийг нь уншаад өөрийг нь шууд зогсоож нүр тулан
анхаарал хандуулаасаа гэж далдхан гордож байсан байж болох юм. Гэвч харамсалтай нь түүний тэрхүү харанхуй дуу хоолой бодит ертөнцөд хүнд ч хүрч чадаагүй. Хинч түүнийг сонсоогүй юм. Хожим нь тэрээр өөрийнхөө захин ертөнцийг ингэж тодорхойлсон байдаг. Хүмүүс амьдрал дээр зөвхөн албан ёсны дүр эсгсэн байдлаар байр сууриа илэрхийлж амьдардаг нийгэмд бид байна. Харин интернет бол хүмүүс өөрийн жинхэнэ бодол, нууц хүслээ хамгийн чөлөөтэй хэлдэг жинхэнэ орон зай юм. Интернет миний хувьд амин чухал зүйл байсан. Учир нь би тэнд л үнэхээр юу бодож, юунд шаналж байгаагаа шударгаар хэлж чаддаг байлаа. Надад үүнийг орлох өөр юу ч байгаагүй. Интернет дэх хүмүүстэй харилцах, тэр харилцаа л миний амьдралд олж авсан хамгийн үнцэнтэй зүйл байсан юм. Като Акихабарагийн цус талдлага үлдэх төлөвлөгөөгөө хэрэгжихээс ердөө 30 минутын өмнө хүртэл онлайн форумда цаг минут алдалгүй тэмдэглэсээр байлаа. Тэрээр төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхийн тулд цэргийн тусгай хэрэгслийн дэлгүүрийг зорин ганцаар орчээ. Тэнд ойролцоогоор 20 минутын турш маш нэмбалан утгануудыг шинжиж сонгосон байна. Дэлгүүрийн борлуулалтын бүртгэлээс үзвэл тэрээр нийтдээ 24,900 yen буюу тухайн үеийн ханшаар 230 орчим доллараар 6 төрлийн утга худалдаж авсан. Түүний дотор 12.5 см-ийн урттай хоёр талтай эртээ чинжаалгадаг байлаа. Хожим нь яг тэр чинжаалаар гимзэмгүй олон хүний амийг тасалсан юм. Тухайн үеийн хяналтын камерын бичлэгээс харахад Томохиро Като ямар ч асуудалгүй жирийн нэгэн үйлчлүүлэгч шиг тайван нэмсэглэж дэлгүүрийн эзэнтэй найрсгаар ярилцаж зогсоно. Дараа нь дэлгүүрийн эзэн цагдаад мэдүүлэхдээ Катог зүгээр л өөрийнхөө төрлөх нутаг болон хаанаас ирсэн тухайгаа хуучлан ярьж байсан гэжээ. Гэвч камерын бичлэгийг наривчлан үзвэл тэрээр жолооны үнэлгээ үзүүлж байх үедээ нэг гараараа хүн хутгалж байгаа мэт хөдөлгөөнийг хийж буй нь харагддаг байна. Удалгүй Като дэлгүүрээс гарч өөрийн хамгийн сайн хийдэг ганц чаддаг зүйлдээ эргэн орлоо. Тэрээр утаснасаа форум руугаа нэвтэрч дөнгөсөө худалдаж авсан зэвсгүүдийнхаа талаар нийтлэж эхлэв. Гэвч захин орчныхон өмнөх шиг л түүнийг илэг барин шоолж эсвэл зүгээр дооглон тоомсорлож байлаа. Энэ үеэр тэр форум дээр өөрийнх нь нэр зургийг ашиглан хурамчаар дүр эсгэн бичдэг, өөрийг нь доромжилдог хэрэглэгчид бий болсон талаар цохолтон мэдэгджээ. Үүний дараа тэр дэлгүүрт дахин буцаж очин халдлагад бэлдэж арьсан бэйли болон эвхэгддэг төмөр борохоо нэмж худалдан авсан байна. Ингээд эцсийн алхамдаа хэрэгтэй мөнгийг босгохын тулд Акихабараг зорж өөрийн компьютер болон програм тоглоомуудаа бүгдийг нь хямдхан зарж орхив. Энэ мөнгөөрөө тэрээр хүн дайрч хөнөөхөд ашиглах 5 тонны даацтай Isuzu элев загварын машиныг түрээслэх зардлаа бүрдүүлж чаджээ. Эцэст нь аимшигт нэм гараг ирлээ. Акихабарагийн төв гудамжууд уламжлал ёсоор явган зорчигчдод зориулагдсан авто замын хөдөлгөөнийг бүрэн хаасан байв. Нартай дулаахан энэ өдөр хүмүүс чөлөөтэй алхаж худалдаа хийн амралтын өдрөө баяр хөөртэй өнгөрүүлж байлаа. Яг энэ мөчид Томохиро Като форум дээрээ өөрийн амьдралын хамгийн сүүлийн нийтлүүдээ удаа дараалан үлдээсээр байв. Томохиро Като түрээсэлсэн ачааны машина унан Акихабарагийн төвд хурж ирлээ. Тэрээр хамгийн хүмүүсийг шигүү бөөгнөрсөн замын гол уулзарлууд өгөж улаан гэрлэн тохиогвол тон хаазаа тултлан гიშгэж хурдаа нэмсээр хүмүүсийн бөөгнөрөл рүү булангасан дайрчээ. Эхний хүчтэй мөргөлтөд 5 хүн шууд өртөж машины салхины шилд цууран хагарлаа. Като урагш зүтгэсээр нэгэн такси мөргөж зогссон бөгөөд ойр орчимд байсан гэрчүүд эхэндээ үнийг жирийн нэгэн зам тээврийн осол гарлаа гэж эндүрчээ. Гэвч аимшиг зүйл дөнгөж эхэлж байв. Като машины бүхээгээс галзуурсан мэт үсрэн бууж урьдчилж бэлдсэн чинжаал хутгаа суглан замдаа тааралдсан явган зорчигчдыг ээлж дараалан хутгалж эхэллээ. Гэрчүүдийн ярьснаар тэрээр атгуус шиг араадны дуугаар хашгирсаар хүмүүс лөө улангасан дайрч байжээ. Тэрээр маш богино хугацаанд нийтдээ 12 хүнийг сийчин хутгалж үүний улмаас 4 хүн газар дээрээ амнасаа алдаж 8 хүн дээр шархагдсан байна. Гудамжинд байсан зарим хүмүүс айсандаа хашгиран зогтож байхад зориг гаргасан зарим нь цусандаа будагдсан шархтагсдад туслахаар амьд том болон хувирсан уулзуур руу гүйлдэн очиж байв. Удалгүй дуудлагаар ирсэн нэгэн цагдаагийн зөрөгтэй ажилтан Катог хөөж мухар гудамжны ханамж шахан түн рүү шууд бууныхаа амийг чиглүүлжээ. Тэгж байж л Като гартаа атгсан цус тутгаа газар тунгаж газар дээрээ баривчлагдсан юм. Хожим нь түүнийг цагдаа нар хэрхэн бүслэн газар унгаж баривчилж байгаа яг тэр мөчийн ховор жишгүүдээс төрөн бичлэг хэвлэл мэдээллээр цацагдсан байдаг. Баривчлагдах үедээ Като цагдаа нарт би амьдралаас үхтлээ залхсан байсан бүх зүйл хорвоо дэлхийд ирж ихдээ
миний дургүйг хүргэж байлаа. Надад хэнийг алах нь хэн өгөх нь огт хамаагүй байсан гэж дахин амандаа үглэж байжээ. Интернетийн бусад форум, вебсайтууд энэ аимшигт мэдээг сонсоод Токиогт очроосон гэмт хэрэгтэн хэн болохыг дор бүрнээ таамаглаж эхлэв. Олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлж байсан ч Томохиро Като өөрөө үйлдсэн хэрэгээ ямар ч эсэргүүцэлгүйгээр бүрэн хүлээсэн тул цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа маш хурдан урагшилсан юм. Түүний гар утаснаас форумд бичсэн хэдэн мянган зурвас аимшигт халдлагын өмнөх бүх нийтлэлүүдийг хөдлөшгүй баримт болгон гарган авч чаджээ. Мөрдөн байцаагчдын нэгний хэлснээр Като байцаалтын явцад цагдаа нартай ерөнхийдөө маш сайн хамтран ажиллаж асуултанд саадгүй хариулж байсан ч хийсэн жишгүүдээс хүргэн хэрэгтэй чин сэтгэлээсээ гимшиж харамссан шинж тэмдэг огт үзүүлэхгүй байжээ. Гисэн хідэж зарим нэг эмзэг сэдвийг хөндөх үеэр тэрээр гинэт хяналтаа алдаж хүүхэжиг чангаар уйлж эхэлдэг байв. Тэрээр байцаалтын үеэр би дотроо хэнийг миний бичвэрийг уншаад цагдаад мэдэгдэж намайг энерги хийхээс өмнө амжид зогсоогоосоо гэж үнэн голоосоо хүсэж байсан гэж мэдүүлжээ. 2008 оны 6 сарын 8-ны өдөр орчин үеийн Токио хотын түүхэн дэх хамгийн цуутай, хамгийн хар бараан аимшигт талхуудын нэг болсон өдөр хэмээн түүхийн хуудаснаа хар мөрөө үлдээсэн юм. Мөн энэ хэрэг тухайн үедээ Японд хотоку соёл, зочид ганцаардмал хүмүүсийн талаарх нийгмийн сөрөг ойлголт, айдсыг улам бүр дэвэргэж гал дээр тос нэмсэн хэрэг болсон билээ. Эцэст нь Като шүүхийн өмнө зогсож өөрийн үйлдсэн уучлалшгүй хэргийнхээ шалтгааны талаар албан ёсны тайлбар өгсөн юм. Тэрээр шүүгчийн өмнө гэмт хэргийг үйлдсэн этгээд нь би мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Энэхүү боломжийг ашиглаад хохирогчдоос болон ард түмнээс чин сэтгэлийн уучлал хүсхийг хүсэж байна. Түүнээс яг ямар шалтгааны улмаас ийм аимшигт аллага үлдэхэд хүрснийг наривчлан асуухад тэрээр өнөөх интернет форумд өөрийг нь гадуурхаж сэтгэл зүйн дарамтанд оруулж байсан явдлыг гол шалтгаан хэмээн тайлбарласан юм. Надад ийм алхам хийхэд хүргэсэн 3 гол шалтгаан байсан. Нэг нь миний өөрийн дотоод сэтгцийн докторгүй байдал. Нөгөө хоёр нь интернет форум дээрх хүмүүсийн намайг чиглэсэн тасралтгүй дарамт. Болон тэрхүү захин форумоос хэтэрхий хамааралтай болж үлдсэн миний арчаагүй амьдрал байсан юм. Тэрээр шүүх хуралдааны үеэр цааш нь мэдүүлэхдээ тэр форум дээр миний нэрийг барьж миний дүрээсхэн намайг гутаадаг хэрэглэгч байсан. Тэд намайг байнга сэтгэл зүйн дарамтанд оруулдаг байлаа. Хэрэв миний үлдэх гэмт хэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслэр орон даяар цэцэгдвэл намайг захим орчинд ямар их дарамтлаж байсныг хүмүүс ухаарч миний тэрхүү эсэргүүцэл хүмүүсийн сонорт хүрнэ гэж би сохроор итгэсэн. Халдлага үлдэх үеийн зарим нэг аимшиг төр зургуудыг би одоо тод санахгүй байгаа ч энэ хэргийг үлдэж олон хүний аминд хүрсэн нь гарцаагүй би мөн. Миний гарт үрэгдсэн нас барсан хүмүүсийн араас гашуудаж шархсан бүх хүмүүсээс өгдөгсөгдөн уучлал хүсэж байна. Хэмээн нулимс туслуулан мэдүүлжээ. Шүүх бүрэлдэхүүн 30 минутын завсарлага авсны дараа шүүгч иргэн ирж эцсийн шийдвэрийг танилцууллаа. Шүүгчийн уншсан тогтоол дурдсанаар гэмт хэрэг үлдэх үед с хижигтэн ялхан өрөвлөх шалтгаан болох үед сэтгцийн ямар нэг өвчин, ухаан самуурлын шинж тэмдэг илрээгүй гэдгийг онцлсан байна. Тэд сэтгцийн бүх төрөлхийн эмгэгийг наривчлан шалгаж, оюуны хомсдол, олон зам төлөв туваагдах эмгэг зэрэг өргөн хүрээний оншийг хүртэл судалсан ч аль нь ч Катод хамаарахгүй гэж эцэслэн дүгнжээ. Тэрээр өөрийн хийсэн үйлдэлээ бүрэн ухамсарлаж байсан юм. Томохиро Като Акиабарагийн явгооны уулзралууд дайран орохоос өмнө 3 удаа эргэлзэж машинаа зогсоож байсан тухайга хожим мэдүүлсэн байдаг. Харин 4 дахь удаага тэр ямар ч ухралтгүйгээр шууд дайран оржээ. Тэрээр шүүхэд би Акиабарагаас гараад зүгээр л түрээсийн машинаа буцааж өгөөд харих талаар бодсон. Гэхдээ надад энэ хорвоод очих газар хүлээх гэргэж байгаагүй. Хэрэг би ямар нэгэн том хэрэг тарихгүй бол өнөөх онлайн форумдаа эргэж нүр бардам орж чадахгүй гэж сохроор итгэсэн. Надад хайртай хүн байхгүй, надад хийх ажил байхгүй. Нэг ёсондоо надад амьд явах ямар ч орон зай байгаагүй хэмээн хэлжээ. Шүүх хурлын үеэр өмгөөлөгч нь түүний хүүхэд наснд ээжийнх нь үзүүлж байсан хэрцгий шахалт сэтгэл зүйн асуудлууд энэ хэрэгт нөлөөснө гэж асуухад Като гайхалтай нь ээжигээ огт буруутгахыг хүсээгүй юм. Тэрээр өөрийн үйлдсэн уучлалшгүй нүгэлдээ бусдыг хутгалгүй хариуцлагаас цугтахыг оролдсонгүй. Ингээд хэрэг гарснаас хойш 3 жилийн дараа буюу 2011 онд шүүхээс Томохиро Катод Японы хуулийн хамгийн хатуу заалт болох цаазаар авах ял оноосон юм. Шүүхээс цаазын ял сонссон Томохиро Като олон жил хорсны эцэст 2022 оны 7 сарын 26-ны өдөр Токиогийн хорих ангид албан ёсоор цаазаар авч ялыг гүйцэтгсэн байдаг. Аимшигт аллагын дараа Акиабарагийн 7 хоног бүр зохиогддог явган зорчигчдын удирдлагыг
аюулгүй байдлын үүднээс бүтэн 2 жилийн турш бүрэн мөсөн цуцалжээ. Түүнээс хойш жил бүрийн 6 сарын 8-ны өдөр хэрэг гарсан Акиабарагийн уулзвар дээр хүмүүс олноороо цугларч хохирогчдын дурсгалд зориулан цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Хэдэн жилийн дараа явган зорчигчдын бүсийг дахин нээхэд Токиогийн оршин суугчид маш ихээр баярлаж ийм аимшигт зовлон цус хэрэг дахин хизээж бүү тавтагдаасаа гэж чин сэтгэлээсээ залбирч байв. Мөн энэ хэрэгээс үүдэн Японы засгийн газар хүйтэн зэвсэг утганы зохицуултыг эрс чангаруулж тодорхой төрлийн 2 талдаа эртээ хутга чинжаал нэрний уртыг 5.5 см-с урт байж болохгүй гэсэн хатуу журам гаргасан юм. Энэ нь ахуйн болон бусад аж үйлдвэрийн зорилтоор ашигладаг хутгануудад хүртэл нөлөөлсөн учраас тухайн үедээ нийгэмд нэлээдгүй маргаан хилцүүлэг дагуулж байв. Гэвч энэ хэрэг зөвхөн хэргийн газарт байсан хохирогчдын амьдралыг сүрүүлээд зогсоогүй. Алуурчин Томохиро Катогийн төрсөн гэр бүлийг ч амьдаран там дундгаж бүрэн мөсөн сүрүүлсэн юм. Түүний аав хэрэг гарснаас хойш гадаад ертөнцөөс өөрийгөө бүрэн тусгаарлаж гэртээ бүгэх болсон бол ээж нь хүүгийнх нь үлдсэн хэрцгий аллахын сэтгэл зүйн хүнд цохилт дарамтыг даалгүй биеийн муудаж тэрэгэн цэр дээр сум сэтгцэн имлэгт хэвдэх болжээ. Мөн Катогийн аав нэгэн компанид 30 гаруй жил өмнөчээр ажилласан ажлаасаа нэр төрөө бодон шууд гарсан байна. Хөршүүдийнх нь ярьснаар тэрээр хэрэг гарснаас хойш хүмүүсийн нүднээс далд амьдарч хинтээж харц тулгарахгүй ярихгүй байхыг хичээдэг болсон гэнэ. Хэрэг гарсны 10 жилийн ойгоор 2018 онд хэвлэл мэдээллийнхэн Катогийн аавыг олж түүнээс хүндхэн ярилцлага авч чадсан байдаг. Тэрээр хэлэхдээ "Одоо надад хөрш гэж байхгүй. Би хинтээж ярьдаггүй, харилцдаггүй. Заримдаа шөнө бүр гэрлээ часаалгүй, тас харанхуйд тоггүй суудаг. Би үнэхээр энэ хорвоод амьд байгаа эсэгтэй ч эргэлздэг юм. Зүгээр л нэг жижигхэн лаа асаагаад айжмар хайлж дуусч байгаа юм шиг л амьдарч байна" гэжээ. Итгүүлч түүнээс хэрэг гарснаас хойш аль хэдийн 10 жил өнгөрчээ. Танд одоо юу бодогдож байна вэ гэж асуухад тэрээр туйлын зөвхөрсөн дуугаар "Олон хүмүүс 10 жил гэдэг хугацааны хувьд онцгой мөж цаг хугацааны шахахыг эдгэн гэж боддог байх. Гэхдээ миний хувьд 10 жил өнгөрсөн үү 20 жил өнгөрсөн үү гэдэг ямар ч утгагүй. Яг л өчигдөр болсон мэт хүнд хിവэрэл байна. Энэ нь зөвхөн миний хувьд биш, тэр аимшигт өдөр үргэлжсэн гин зэмгүй хохирогчд тэдний ар гэрийнхний хувьд ч мөн адилхан хэмээн хариулжээ. Би хүүгийнхээ талаар бараан дурсамж сэтгэлийн шархаас идрэхгүй тулд сонин унших, телевизийн мэдээ үзэхээс үргэлж зайлсхийдэг гэсэн юм. Ярилцлагын төгсгөлд сэтгүүлч түүнээс "Та хорих ангид байгаа хүүтэйгээ ерөөсөө уулздаггүй юу" гэж асуухад эцэг нь хан мөргсөн харцаар "Үгүй, би хизээж уулзаагүй" хэмээн товчхон хариулсан байдаг. Ганцаардал нийгмийн гадуурхал, интернет ертөнцийн харанхуй сүдэр болон хүүхэд насны дарамт. Нэгэн ухаалаг хүүг хэрхэн аимшигт мангас болгон хуургаж олон хүний амьдралыг сүрүүлсэнийг харуулсан түүх ингэж төгсөж байна. Хэргийн сүдэр үгээр дуусаагүй юм. Катогийн төрсөн дуу хожим нь өөрийн үлдээсэн өдрийн тэмдэглэл цагталтаа амьдралынхаа хамгийн нандин бөгөөд эмгэнэлтэд дурсамж болох нэгэн бүсгийн тухай бичиж үлдээсэн байдаг. Тэрээр тэр эмэгтэйд чин сэтгэлээсээ дурлаж ирээдүйд гэрлэх болно гэж үнэн голоосоо итгэж байжээ. Жил орчим хугацаанд үерхэж бие биедээ дасны эцэст дүүн бүсгүйд өөрийнхөө жинхэнэ түүхийг өөрөөр хэлбэл Акиабарагийн цус талуурчин Томохиро Катогийн төрсөн дүү гэдгээ илчилсэн байна. Гэрлэнэ гэж найдаж байсан бүсгүйдээ ийм үннийг хэлэх нь түүний хувьд үхээс ч хэцүү байсан биз. Тэрээр загталтаа ингэж дурсжээ. Өөрийн жинхэнэ хэн болохыг цусан төрлийгөө хэлсэн нь миний амьдралын хамгийн том, хамгийн зоригтой алхам байсан юм. Би ер нь арх огт удаггүй хүн. Гэхдээ тэр өдөр сакэ балгаж зориг орсныхоо дараа л өөрийнхөө тухай ярьж эхэлсэн. Намайг ам нэмэгц цээж нь түгжигдсэн хамаг үгс өөрөө ундран урсаад гараад ирсэн. Гайхалтай үннийг сонссон бүсгүй түүнийг дүлгсэнгүй. Харин ч гарнаас нь натгаад "Чи бол чи шүү дээ. Өнгөрсөн аимшиг зүйлс чиний хэн бэ гэдгийг хизээж тодорхойлохгүй" хэмээн хариулжээ. Үүнийг сонсоод Катогийн дүү амьдралдаа анх удаа маш их тайвшрал, итгэлийг мэдэрсэн байна. Тэрээр загталтаа "Намайг энэ хിവэр минь хүлээн зөвшөөрсөнд би үнэхээр баярлсан. Тэр үед би маш их аз жаргалтай байж билээ" хэмээн бичжээ. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Тэдний харилцааг мэдсэн гэр бүл, найз нөхд нь алуурчны дүүтэй хизээж цусан төрөл холбож болохгүй хэмээн эрс эсэргүүцэж асарыг шахалт үзүүлжээ. Эцэст нь тэр бүсгүйч гэр бүл, найз нөхдийнхөө тэрхүү тэсвэрлэшгүй дарамтыг даалгүй Катогийн дүүгээс бүр мөсөн холдож харилцаагаа тасалсан юм. Энэхүү саллтын дараа дүүн өмнөхөөсөө ч илүү гүн харанхуй цөхрөлд автжээ. Тэрээр өдрийн тэмдэглэлдээ сэтгэл зүйн туйлдалтаа орсон үеэ ингэж бичсэн байдаг. "Нэг хэсэг би түүнийг гэрээс нь шууд дагуулад
хаашаа ч хамаагүй авч цогтаад хамт амьдрах тухай солиотой юм шиг бодож байлаа. Гэхдээ уур бухимдал минь дарагдаж тайвширсны дараа энэ бодит бус бүтшгүй зүйл гэдгийг ухаарсан. Бид зүтгэсээр байгаад гэрэлсэн ч гэсэн ирээдүйд биднээс төрөх хүүхдүүд маань өөрсдийгөө цус далаварчны хамаатан гэдгийг мэдхэд юу гэж бодох байсан бол энэ гэр бүлд наалдсан хараалт нэр хизээж арилгахгүй. Тэр эмэгтэйтэй хамт байх хугацаанд л ахынхаа тарьсан гайгам шиг нийгмийн зүй үзлийн өвдөлтийг төрж болов мартаж чаддаг байж. Миний хувьд бүр мөсөн хаалттай тас харанхуй байсан ирээдүйн минь гэрэлтсэн мэт санагдсан. Гэвч тэр нь ердөө төр зургийн хурамч зүйл байж хэмээн тэрээр санаалджээ. Удалгүй түүнийг тойрсон аимшигт ганцаардал нийгмээс тусгаарласан хавчлага улам ширүүн эргэж ирэв. Намайг тэнгэрт тулдал өндөр дөргөж гаргачихад дараа нь шууд цементийн шалан дээр хүчтэй шидчихсэн мэт аимшигтай санагдсан. Би үүнээс хойш бусад хүмүүстэй дахин хизээч гүн холбоо тогтоохгүй, цэрхээ нээхгүй байхаар шийдсэн. Гаднаас нь харахад хүмүүс бидэн шиг хүмүүс хүн алах эсвэл амиа хорлох хоёрын нэгийг сонгох ёстой мэт санагддаг байх. Гэмт этгээдийн гэр бүл энэ хорвоо дээр хизээж ямар ч тохиолдолд аз жаргалтай амьдарч чаддаггүй. Энэ бол хатуу боловч цорын ганц үнэн. Үнэн дээр би амьдрахыг жирийн хүн шиг явахыг үхтлээ хүсэж байна. Гэхдээ би тэр хүслээсээ үр татгалзахаар шийдлээ. Надад цаашид үхэхгүй амьд үлдэх ганц шалтгаан олдохгүй байна. Хэрв та нар мэддэг бол хэлээд өгөөч хэмээн эцсийн зурвсаа үлдээжээ. Энэхүү зөрөг тусам загтлыг бичснийхаа дараа тэрээр өөрийгөө өрөөндөө түгжиж хоол унднаас татгалзаж өлсгөж амиа орлохыг оролдсон байна. Гэвч 10 дахь хоног дээрээ тисэлгүй ус ууснаар ихний оролдлого бүтлгүйджээ. Харин тэрээр бууж өгсөнгүй дараагийн ээлжилд оролдлохороо өөрийгөө дүүжилж залуунаас амьдралаа өөрийн гараар ивэдгсэн юм. Акихабарагийн аллах Катогийн гэр бүлээс ийхүү дахин нэгэн залуугийн амийг авч чадсан билээ. Хэрэг явдлаас нэлээд хожим буюу 2018 онд Японд цаазын ялыг эсэргүүцдэг нэгэн хүний эрхийн байгууллагаас Токиогийн нэгэн музейд тусгай үзэсгэлэн гаргажээ. Энэхүү үзэсгэлэнг Detroit Prisoners Art Exhibition буюу цаазын ял хүлээж буй хоригдлуудын уран бүтээлийн үзэсгэлэн гэж нэрлсэн байв. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс ялын дээд хэмжээ авсан хоригдлуудын дотоод сэтгэлийн уудалж зурсан зураг болон уран бүтээлүүдийг үзэх боломжтой байсны дотор Томохиро Катогийн бүтээлүүд ч тавигдсан байлаа. Като 2015 онд 20 ангиас тус тэмцээнд өөрийн бүтээлээ нууцаар илгээж улмаар тусгай байрын шагнал хүртэж байжээ. Түүний тавьсан хамгийн гайхалтай бөгөөд олныг алмаар болсон бүтээл нь Японы алдарт аниме болох The Idol Master Movie киноны сурчлагын постэр зургийг яг таг хуулбар байв. Энэхүү бүтээл нь 81 хуудас жижиг цааснаас бүрдэх бөгөөд тэдгээрийг хооронд нь эвлүүлж нийлүүлэхэд бүтэн постэр зураг болж харагддаг байв. Гэхдээ хамгийн сонирхолтой бөгөөд чихүүдэс төрмөр хэсэг нь зургийг маш ойроос харахад тэрхүү өнгө алгалсан том зураг бүхэлдээ ганцхан Япон үсгийг сая удаа давтан бичих замаар бүтсэн байжээ. Тэр үсэг нь уур бухимдал, сэтгэл готрол буюу үтсүү гэсэн утгатай ханз үсэг байсан юм. Түүний энэхүү ганцхан бүтээлийг хийхийн тулд харанхуй өрөөнд хэдэн цаг, хэдэн өдөр хэдий хэмжээний сэтгэлийн там сорилтыг туулж сууж байсныг төсөөлөхөд бэрх юм. Үзэсгэлэн зохион байгуулагчид олон нийтэд хандан цаазын ялтай хоригдлууд ч гэсэн бидэнтэй адилхан сэтгэл хөдлөлтөй, өвдөлтийг мэдэрдэг амьд хүмүүс. Тэд ч бас хүн гэсэн санааг илэрхийлэхийг хүсснээ тайлбарлаж. Гэвч ийм аимшигтай хэрэг үйлдсэн хэрцгий хүмүүст эцсийн мөчтөн хүртэл хүнлэг хандаж тэднийг өрөвдөх ёстой юу? Томохиро Като бол өөрийн үйлдсэн уучлалшгүй жигшүүрт хэргийхээ төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой хүн байсан бөгөөд хүлээх ёстой ялаач авсан. Тэр өөрөө ч энэ аллахын ямар нэгэн солиорлын улмаас биш цэвэр өшөө авалтын сэтлэр хийсэн гэдгээ олон удаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Түүний тэрхүү хорсол өшөө авалт нь өөрийг нь зовоосон гэр бүлд, өөрийг нь гадуурхсан нийгэмд, мөн интернетийн форумд өөрийг нь байнга доромжилж байсан тэр үл үзэгдэгч хүмүүс рүү чиглэсэн байв. Тэрээр захим ертөнцөд хичнээн удаа зовлонгоо бичиж хашгирсан ч тэндээс хизээж хайж байсан тайтгарл халуун дулаан мэдрэмжээ олж авч чадахгүй гэдгээ мэдэрдэг байжээ. Эцэст нь тэр хийсэн үйлдэлийнхээ үр дагаврыг хүртэж цаазын давцанд очсон. Гэвч энэ хэргийн түүхийг бүгд нь харахад бидний толгойд нэгэн асуулт заавал үлддэг. Хэрв түүний амьдралд ганцхан зүйл өөрөөр иргсэн бол яах байсан бол? Хэрв тэр хар бараан форумд байсан олон мянган хүмүүсээс ганцхан хүн түүнийг шоололгүй чин сэтгэлээсээ сонсож зогсоох гэж оролдсон бол яах байсан бэ? Түүний тэр олон мянган аимшигт бичвэрүүд үнэхээр л нийгмээс аврал ирж тусламж хүссэн эцсийн хашгираа байсан уу?
Энэхүү хэрэг явдал олон хүний санаанд Холливуудын алдартай Жокер киноны дүр зургийг өөрийн ирэхгүй санагдуулдаг. Багтах гэж жирийн хүн шиг хүлээн зөвшөөрөгдөх гэж хэрэндээ хичээсэн ч үргэлж гадуурхал дарамт сэтгэлийн зовлон хариуд нь хүртдэг нэгэн тусгаарлагдсан залуу. Тэгээд эцэст нь аимшигт гэмт хэрэгүүлдэж хүмүүсийн цусыг урсгаж байж л анх удаа нийгэмд анзаарагдаж бусдын анхаарлын төвд орж байгаа дүр зураг. Энэ бүхний бурууд нь зөвхөн хэрцгий нийгэм байсан уу? Эсвэл хүмүүсийг хордуулдаг захим форм уу? Хүүхдүүдийг тамалдаг гэр бүл үү? Эсвэл зөвхөн Томохиро Като өөрөө байв уу? Үүнийг эрхэм үзэгч та өөрсдийн ухамсартаа тунгааж өөрсдөө дүгнэн бизээ. Case 13 подкастын энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзъя.